Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү видео нь OpenEDX системд байршуулсан хичээлийн ямар нэгэн хуудас руу зураг оруулахтай холбоотой байгаа. За энэ удаа хичээл 1 дотор байрлах туршилт гэсэн хуудас руу зураг нэмэх гэж байна. За үүний тулд HTML Full Screen Image Tool. За edit товчийг дарна. За энд байрлах англи текстийг устгаад оронд нь өөрсдийнхөө хичээлийн монгол текстийг байршуулах хэрэгтэй. За үүнд this file reset copy хийлээ. За энд paste. За ингээд save товчийг дарна. За одоо зургаа солихын тулд эхлээд бид зургаа хадгалсан байх хэрэгтэй. Зургаа сонгоод save as picture. За Word дээрээс зургаа хадгалж байна. За дэлгэцэн дээр нэр үгээд хадгалчихъя. За энд online learning гэсэн picture хадгаллаа. За ингээд буцаж систем рүү ороод files and uploads тэгээд choose file. За түрүүний хадгалсан зургаа зааж өгөөд за upload complete болтол хүлээх хэрэгтэй. За ингээд studio гэдгийн доор байх линкийг хуулаад саний талбар руугаа буцаж очие. За outline хичээл 1. За туршилт байгаа туршилт. За дахин edit хийн. За ингээд HTML гэдгийг сонгохоор хамгийн доор зураг бүхий холбоотой код байгаа. Энэ href гэдгсэн анзаарах хэрэгтэй. За өмнөх холбоос зургийн холбоосыг устгаад өөрсдийнхөө зургийн холбоосыг энд paste хийн. За ингээд OK товч дараад save хийх хэрэгтэй. За ингээд бид нэр дэгцхийн зургийг хадгаллаа. За ямар нэгэн өөрчлөлт хийсэн бол дандаа publish товчийг дарах хэрэгтэй. За ингээд бүгдээрээ оюутны хэсгээс харж үзье. За refresh дахин ачааллаа. За ингээд зураг. За энэ fill screen товчон дээр дараад за томоор харж болно. Энд close хийж болно. Эсвэл X гэж хасгаж харж болно. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.